Хүүхэд үрийг хөгжүүлэх хичээл. Үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн 2015. Зохион байгуулагч Боловсрол соёл шинжлэх ухааны яам, багшийн мэргэжил дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв. За бүгдээрээ танилцъя. Багш нь 49 дугаар сургуулийн багш Цэнцүрэн гэдэг хүн байна. За танаа ингэж байгалийн ухааны хичээл орох гэж байгаа да. Баяртай. За багш нь машин асааж чаддаггүй хүүхдүүдээ. Багштай машин асааж өгөх хүн байна уу? Яаж асаах вэ? Яаж хөдлөх вэ машиныг? Хийх хүн байна уу? За бүгдээрээ. За таамаглал дэвшүүлье. Энэ машиныг яаж хөдлөх вэ? За миний хүү. Миний хоо машин бензин дууссан юм. Эсвэл ямар нэг юм үлдсэн машин татчихсан. За бензин дууссан байж магадгүй юм байна те. За. Өөр. За миний хүү. Бензин дууссан компьютер дууссан. За тэгвэл тоглоомон машин бол яах вэ? Тоглоом машин. Зай мэдэрсэн байж байгаа. Оо за. Зай хийж болох юм бэ. За. Өөр хэлэх хөвгтэй нөө за. За энэ өшөө яаж хөдлөж болох вэ? За миний хүү. Оо яг үнэ. Бас ирзээ нэ. За тэгвэл эдгээр зүйлийг ашиглаад машиныг хөдлөж болох юм байна те. За багштай энэ машиныг хөдлөхөд хүүхд байна уу? За ангийн хамгийн намхан хүү гараад ир дээ. Ангийн хамгийн намхан хүү. За гараад ир багштай. Оо, за тэгвэл энийг багштай хөдлөөд өгөөч. Яаж асаах вэ? За. За зөөлөн хөдлөө. Оо, за. Энэ дотор тэгвэл юу байгаа юм бол? За, маш сайн байна. За, энэ тэгвэл юугаар хөдөлчихв сая? За юу юм болоод? За юу вэ? Цэник өшөөд. Энерги тий. Яста мундаг. Та нар энерги гэдээ үзсэн юм уу? Оо ямар мундаг хүүхдүүд вэ? Тэгвэл та нар энергийг мэдж байгаа юм байна шүү дээ тий. За миний хүүхдүүд энергийн төрөл гэж мэдсэн үү? Үзсэн үү? Ямар мундаг юм. Тэгвэл энергийн төрөл хэлж хүүхд байна уу? За миний хүү. Энергийн төрөл нөгөө хариуцлага энерги, хөдөлгөөний энерги, тэгээд өөрчлөлт гэрлийн энерги. Оо за. Хааны энерги. За баярлалаа миний хүү. Мундаг биш үү? За тэгвэл хөдөлгөөний энергийн төрлүүдийг үзсэн юм байна те. За тэгвэл өнөөдөр манай хичээл бид нар энэ хичээлийг үзнэ хүүхдүүд. За энэ хичээлийг үзье. За энэ зорилгыг хангаж энэ хичээлийг үзнэ. За миний хүүхдүүд бүгдээрээ нүдэн ханчих хүүхдүүдээ. Дом хаагдсан
За сонсоод гараа. За юу мэдрэгдэж чинь нөхдүүдээ биеэр үзүүлээ да. Оо цасан шуургуулж штэ. За та нар биеэр мэдрэгдээ. Биеэр үзүүлдэ нөхдүүдээ яг энэ орчинд очсон байл яахаар вэ? За амар хүүтэн санагдаж байна уу? За бүгдээ харцгаая. За яг энэ орчинд явж байгаад бүгдээрээ одоо нэг айлтай таарлаа. Тэгсэн тэр айлын маань малчид бас цасан шуурганд малаа хайгаа явчихсан байсан. Гэрт орсон гэр харанхуу бас хүүтэн. Одоо тэгвэл та нар яах вэ? Оо ямар мундаг юм бэ? За гал түлх юм бэ те? Гал түлнэ. Гал түлхээр яаж юм гинэ? Яагаад? За бүгдээрээ одоо ингэж одоо улаан нөгөө гэрлэн дахиаг ашиглая. Тийм ээ? Энд дээр наон нь болохоор эсрэг юу эрэг одоо санал нэгтэй байна. Шар нь санал нэмж хэлээ. Улаан нь эсрэг саналтай байна гэсэн үг тийм ээ? За тэгээ бүгдээр одоо дахиаг ашиглаад хэлээрэй. За яагаад гал түлээд байгаа юм? За 4-р багийн 4-р хүүхэд. За яста мундаг юм биш үү? За гал түлхээр бас ямар энерги ялгарч ийн гинэ? Оо дулааны энерги ялгарч байгаа юм биш үү? Яасан мундаг хөвгтүүд бэ? За тэгвэл ер нь энерги хувирдаг болоо хөвгтүүд ээ. За бүгдээрээ энэ хувирдаг гэж байгаа нь гараар өгч. За тийм гэсэн идэв хөвгтөө. 1 2 3 4 5 6 7 10 танах идэв хөвгтөлээ. За тэгвэл 24 нь тийм гэж байгаа юм те. Үлдсэн нь үгүй. Хэд үлдсэн? 10. За тэгвэл энэний одоо аль нь зүв бэ гэдгийг цөмөрөө туршилтаар баталж үзэх үү? За тэг. За энэ сая ямар гэр байлаа? Энэ хүүтэнгээр цөмөрөө очиод яах юм бол дараа суугаад байхгүй яа гэсэн лээ. Гал түлнэ. Гал түлхээр ямар энерги? Дулааны энерги яач юм? Энэ хүүтэн байсан аа? Дулааны энерги шилжиж чинь тийм багаз. За тэгвэл одоо бүгдээрээ дулааны энергиэс одоо өөр төрөл рүү шилждэг жишээхийн хэлэх үү? Цаана. Дулааны энерги цахилгааны энерги рүү шилждэг. Оо маш сайн. Өшөө хэлэх үгтэй нь. За тэр 3 дугаар багийн 4 дэх. Химийн энерги рүү шилжиж байгаа. Оо за. За сайн байна. За минийх үү? Дулааны энерги гэрлийн энерги. Оо за. Ямар мундаг юм бэ? Тэгвэл нэгнээс нөгөө руугаа шилжиж байгаа нь юу юм бэ? Хувирал юм байна. Хувираад байгаа юм байна тийм ээ? За. За бүгдээрээ одоо багшийг анхаарч байгаарай. Ер нь байгалийн ухааны хичээл дээр яг туршилт хийх үед хамгийн гол анхаарах юм юу гэдэг юм бэ? Ямар дүрэн байдаг вүлээ? Аюулгүй ажиллагааны дүрэн байдаг хөвгтүүдээ. За багш нь та нарт зориулж аюулгүй ажиллагааны дүрэн бэлчирсэн. Хөтөж хөвгт уншаад өгөөрэй. За. Аюулгүй ажиллагааны дүрэн
залгуурыг үзгээр болон хуруугаар хатгахгүй цахилгаан аюултай шүү. Багшийн зааврыг дагаж бүрдэн. За баярлалаа. За тэгвэл миний хүүхдүүдийн одоо дасгал ажлын 1-р хуудас дээр нэг одоо багууд бүгдөө өөрийнхөө баг дээр байж байгаа зүйлүүдийг хараад аюулгүй ажиллагааны дүрм нэг зохиоч. Нэг л өгүүлбэрээр зохион шүү. Нийл багаар хамтарч ярилцаад нэг гэсэн юм ажлын хуудас байгаа. Энэ дээр аюулгүй ажиллагааны дүрм нэгхэн үгээр бичнэ. За баг бүрийн нэг дугаартай өгөхөд бусдаа тайлбарж өгöd самбарын доор наачих. За өстөр. За хэлээ. Чангаар уншиж. 1-р багийн аюулгүй ажиллагааны дүрм болохоор лочин зүйлээр цахилгаан багцыг хөгжүүлэхгүй гэсэн. За сайн байна. Тэнд наач өнөдөр захруу. Скотч хайж. Өөц. За 3-р баг үгүй болсон уу? За дараа нь гарч ирнэ. За хэлж. Тогтоо хамаагүй оролдож болохгүй дээ. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой. За сайн байна. За 4-р баг. 1-р хүү гарч. За бусдыгаа сонсороо. Аюулгүй ажиллагааны дүрм бол бусдыгаа хөдлөх. Яг нь бидний ямар нэгэн байдлаар энийг ингээд сатуулж мандуулж байгаад гар марын төсөөд бэртэж болох байхад манайх энийг сонгосон. За маш сайн. За минь хоноо тогшоо. За дараач. 3-р багийн аюулгүй дүрм бол ямар аюултай хурцлуултай болгоомжтой хэрэглээ. За сайн байна. За За маш сайн байна. За тийм гэж байна. За тэгвэл энэ юу вэ хүмүүстээ? Энэ чухам юугаар ажилт юм бол? Цахилгаанаар ажилт юм шүү дээ тий. Тэгвэл цөмөрө цахилгаанаас одоо ямар энерги үүсдэг үзс тийм үү? За энийг багш нь одоо ингэ бариад байж хахад ямар нэгэн аваар байгаа юу? Тэгвэл залгах чи. Залгахад яагаад аваар үүсчих? Ямар аюул? Оо тийм байж штэ. Тог буюу цахилгаан цохих магадaltaй учраас аюулгүй ажиллагааны дүрмийг бүгдээрээ баримтлах хэрэгтэй тийм ээ. За наад багийн одоо дугаар дээр бас аюулгүй ажиллагааны дүрм байж байгаа наанаас хараараа миний хүмүүс. За бүгдээрээ миний хүмүүс. За тогондоо залгаах. Залгаараа зөвхөн урдаа байгаа хэрэгслүүдээ тогонд залгах юм байна. За бүгдээрээ ажиглаарай. За зөвхөн яа гэсэн хүмүүс ээ. Залга юунд залгаж байгаа юм бол? Оо тэгвэл тогонд залгахад ямар энерги үүсэж байгаа? Ямар мундаг вэ? За тэгвэл бүгдээ ажилуулах та. За баг бүрдээ ажиглаад 2 номерын цаасан дээр бүгдөө сая юу ажигласан? Тэр зүйлийг бичээ.
За хэрэгжилж байгаа зүйлээсээ юу ажигласан тийм ээ? Сая энэ эхлээд юм залгасан. Дараа нь яаж яасан тийм ээ? Тэр бүгдийг ярих юм шүү дээ. За сайхан багаараа ярилцаарай. Ярилцсан уу? Аа. За одоо яач юу? Яас өгтүүд ээ? Гэрлийн энерги. Оо зүйтэй. За. Зөвхөн Захиргааны энерги. За. За одоо 2 номерт хүүхдүүд бусдаа тайлбарлаж өгнө. Энергийн буюу ярилцаад хийсэн захиргааны энергиээс гэрлийн энерги рүү шилжсэн байгаа. Тэгээд бас мөн дулааны энерги болж хөрж байгаа. Энэ бас дулааны энерги шилжиж байгаа гэсэн. За сайн байна. За баярлалаа. За санал нэг байгаа хүүхдүүд яах вэ? Харъя багш. За баярлалаа. За дараач 2 дугаар баг. Намаа ярилцаа энерги хөрөөд захиргааны энергиээс гэрлийн энерги шилжсэн. За тэгвэл одоо 3, 4, 5 дугаар багийнхан бүгд нэг саналтай байна уу? За тэгвэл багштай аваад ир. Бүгдээр 1-р хүүхдүүд багштай аваад ирээрэй. За бүгд ижил саналтай учраас багштай аваад. За тэгвэл багштай жишээ хэлье. Цахилгааны энергиээс хувирдаг жишээ хин хэлэх үү? За мэн. Цахилгааны энерги, дулааны энерги. Оо түн сая бид нар туршлагаар үзсэн тий. Арай өөр жишээ. За мэн. Цахилгааны энерги, гэрлийн энерги шилжсэн. Оо зүтэй. За дараач. За миний хүү бодож байгаагаар өөр хэлэх хүүхтэй нөө? За миний хүү. Цахилгааны энерги нөгөө гэрлийн энерги рүү шилжин, гэрлийн энерги болохоор нөгөө дулааны энерги рүү шилжин. Оо за өөр одоо цахилгааны энергиээс өөр энерги рүү шилждэг юу байдаг лээ? За миний ах. Дууны энерги шилжиж. Оо зүтэй жишээлбэл юу вэ? Хөгжим маш сайн. За баярлалаа тань. Юунда? Оо тийм сая бид нар утсан тийм ээ сайн байна. За миний ах. Цахилгааны энерги, дулааны энерги, хөдөлгөөний энерги. Оо маш сайн. Хөдөлгөөний энергитэй юу вэ? Оо зүйтэй. Тэр тэгвэл хөдөлгөөний энерги рүү шилжиж байгаа юм байна шүү дээ тий? За. Өөр жишээлх хөхтэй нэ. За миний хүн. Цахилгааны энерги, дүрсийн энерги. За байж гал. Дүрсийн энерги. Яагаад миний хүү тэгж бодов? За тэгж байж бас болох юм байна тийм ээ. Тэгвэл миний хүүхдүүд бас энийг сонирхож асууж үзээрэй заа юу. Тийм ээ. За, өвөл энэ одоо яаж? Түрүү энд байсан цахилгааны энерги, тэнд байсан цахилгааны энерги яалаа. Энэ цахилгааны энерги одоо ямар энерги бол шилжиж чинь? Салхины энерги гэж байдаг юм болоо. За, ингээд энэ тэр яг л энэ энерги рүү хувирч байгаа юм шүү дээ. Тийм ээ? Маш сайн. За та бүхний ширээн дээр одоо бас нэг энерги үүсгдэг бий байгаа. Бүгдээрээ. За энэ голд нь байгаа. За бүгдээрээ харцгаарай. Энэ голд байгаад бол яах нь хөрөхгүй нэ захт нь ингээд арай сул байгаа хэрэглэтүүнийг ингээд дараад үзэхээр за ингээд туршаад үзээрэй миний хүмүүс мэдв. Эндээс ямар энерги үүсэж чинь. За бүгдээрээ
За энэ ямар нэр үсэ. Энийг авахгүй шүү дээ минийхүү. Энэ сая хараагаа эндээ байж хэвээр байхгүй. Тэгээ бүгдээрээ гараа энэгээр ингэж авшаад үзээрэй. За тэрийг энийгээр ингэж. За баттай ажиглаа. За хоорондоо ярилцаарай. Юунаас юу үсэж байгаа ямар нэр үсэж байгаа гэж ярилцсан шүү дээ. За хоорондоо сайн багаар хамтраа ярилцсан юм. Үзэн шүү дээ. Зөв байхгүй. За сайн ажиглаж байгаа. За багш нь сая өнгийн цаас өгсөн тийм ээ хүүхдүүд ээ. Тэн дээр саяныхаа ажигласан ойлгосон зүйлээ биччих. За бүгдээрээ юу ойлгосон миний хүүхдүүд юу ажиглав? Бүгд бэлэн болсон уу? За багш нь баг бүрээс бүгд сонгож хэлье. 1-р ширээнээс 3 номерын өгөхөд тайлбарлаад туршилт 3 дээр наагаараа. За наатаа уншаад минь хүү тайлбарлаараа. Оо маш сайн. За туршилт 3 дээр тавьчих. За энэ дэгээ бариараа өгтүүдээ. За 2-р багийн 4-р сурагч 4 дугаартаа сурагч. За сайн байна. Энийг орно гэж байна. За 5 дугаар багаас 6 гэсэн дугаартай хөхт. 6. За наас хэлчихэж байна. За сайн байна. За тийш наачих минийх үү. За 4-р ширээнээс 2 дугаартай хөхт. За. За сайн байна минийх үү. За тийш наачих. За энэ хэдгээр баг байгаа лээ? Нөгөө гэрэл нь харагдахгүй байна тий. Гэрэл харагдахгүй байна. За 3 дугаар багийн 5 дугаар сурагч. За тайлбарлаарай. За тийшээ харж байгаа дээр найзуудтай дээр. Ханы энерги гэрлийн энерги
За багш тагч. Миний хүү яасан? Харагдахгүй байгаа юм уу? Харимтгай энерги. Оо за харимтгай энерги гэж ойлгосон юм уу миний хүү? За. За хүүхдүүд. За яг наад туршилт чинь юунаас л дулаан энерги үүсгэж юу? Оо энэ батарей чи юу юм болоо хүүхдүүд? Хуримтлагдсан энерги байхгүй юу? За юу? Хуримтлагдсан энерги шүү. За дулаан энергиээс өөр ямар энерги үүсч вэ? За маш сайн. За энэ дээр байгаа 3 дахь харъя да. Цахилгаан энергиээс гэрлийн энергиээс дулааны энерги рүү шилжсэн. За. За тэгвэл бүгдээрээ санал нэгтэй хүүхдүүд нь. Бүгд санал нэг байна уу? Эсрэг саналтай хүүхд байна уу? Санал нэмэх хүүхд байна уу? За баярлалаа. Миний хүүхдүүд ширээн дээр нь ажлын 3 дахь хуудас байгаа. Энийг бас багаараа хамтарч ярилцаад хийгээд. За. Үүргээсээ хараараа хүүхдүүдээ. Даалгаврыг. За сайн эднэрийг харах юм шүү дээ. Үүргээсээ харах юм байна. За. Арам. Чихний юу вэ? Түчгээ цаглаа шүү. За хурдан чирэм цагаан гэх гэдэг. 5 дугаарт өгөөд аваад байгаа дээрээ. 5 дугаарт өгөөд. За бүгдээрээ аваад байгаа дээр. За хурдлаараа 5 дугаарт өгөөд хурдлаараа. За. Одоо нэг багийн 5 дугаарт өгөх тааны. За тэр 5 дугаарагийн 5 дугаартай хүүхд аваад байгаа дээрээ. За бүгдээрээ харжээ. Одоо цөмөр натаа харьцуулаад харна. За миний хүү сонсож байгаа. Одоо бүгдээрээ адилхан зүйл нь юу вэ? Ялгаатай зүйл юу вэ? Надад хараадах та. Тааны хоорондоо адилхан байна уу? Би энийхийг хараадах. Тойрчих тараадах. Бүгд адилхан байна уу? За миний хүүхдүүд бас мэдчихэж байгаа тийм ээ. За. За тэгвэл адилхан байна те. За тэгвэл эхний даалгавар эхний зургийг миний хүүд тайлбарлаж Цахилгааны энерги физикэнтэй хүмүүс хоолой хийдэг болохоор би 7-ны энерги гэж бодсон. Тэгээд цахилгаан болохоор физиктэй хоолой хийхээр доод талаас 7-ны цэг авдаг би 7. За сайн байна баярлалаа. За 2 дугаар зургийг миний хөөдөлж. Оо маш сайн. Стом манд. За дараачих нь. Сэнсэн цахилгааны энерги. За хөдөлгөөн тэгээд бас хөдөлгөөний энерги бас салхины энерги гаргадаг. Оо за сайн байна. За минь телевизийн одоо хөгжим хөгжлөний юу цахилгааны чангалаа. телевизэн болохоор цахилгаанаас дуу хөгжим. За дууны энерги юм байна те. За баярлалаа. За миний хүү. За миний хүү болохоор энд ялгаатай зураг байна уу? Ялгаатай зураг байна уу? За тэгвэл ялгаатай ямар зураг энэ тайлбарлаж. Ялгаатай зургийн чангал дээр нь. Ялгаатай зургийн бол цахилгааны зураг нь болохоор зураг нь болохоор цахилгаанаас дулааны ялгуурс харин сэвс нь болохоор цахилгаанаас салхийг ялгуулсан. За энэ цахилгаанаас өөр ялгаатай юм энэ зурган дээр байсан уу хүүхдүүд ээ? Байсан. За юу ийсэн бол тэр хэлэх юм бэ? Оо ямар мундаг юм бэ? Тэгвэл нар яадаг ямар энерги үүсгдэг? Гэрлийн энерги шүү. Ямар энерги шилждэг? Дулааны энерги. Нар юу юм бэ? Нар дулааны энергиос гэрлийн энерги. За зөвхөн маш сайн. За баярлалаа минь хөө. За нар юу юм болоо? Нар юуны гэрлийн болоо? За нар болоод хүүхдүүдээ байгалийн гэрэл юм аа. За юу? Нар бол байгалийн гэрэл байх нь. Харин энэ гэрэл болвол
Оо, хүний бүтээсэн гэрэл байх нь тийм ээ? Гэрэл үүсгэгч. За, одоо бүгдэнд наач нэг дасгал ажлын дэвтэр байгаа. Тэрийг ажиллаад. Нэгээд өөртөө 1 2 дугаар даалгаврыг. За, хурдыг гэрээ бид нар цаг бага байгаа. Шууд бичээл явчих. Үзгээрээ даалгавраа уншаад. Цаг болсон тэгнь. За, баг бүрээс 6 номертой хүмүүс уншиж өгш. За, миний хүн унш. Миний өөрөө ихлэд хийсэн юм чинь за. Аха. За. За, баярлалаа. За, танаа багаас. За, миний уншиж байгаа. За, баярлалаа. За, танахаас. Чам дуурай. За, шууд 2 дахь асуулт айлч. 2 дахь. Наад байгалийн гэрэл мэдээж авсан энерги болон За, баярлалаа. За, танаа багс. Чангараа. Оо, сайн байна. Чанга. За, одоо хэний баг үлдсэн мөлий? За, минийх. За, баярлалаа. За, энэ юу вэ хүүхдүүд? Энэ зургийг хардаа. Энэ яасан зураг юм бол? Юу ойлгоч? Оо, дандаа цахилгаан хэрэгслэн байна те. Энийг одоо бүгдийн миний хүүхдийн самбарыг харж агаад дүгнэлтийг хэлчих хөхтэй байна уу? Самбарыг харж агаад дүгнэлт хэлчих хөхтэй байна уу? За, минийх үү? За. Оо, за өөр бүгдийн дүгнэлт хэлчих хөхтэй байна уу? За, бүгд эхнээс нь харъя да. За, энэ гэрээс энэ гэр ямар байгаа лээ? Хүүтэн. Энд яасан бэ? Гал түлээд яасан бэ? Дулаан болсон байна дэс. Яаж? Дулааны нэрэг лөө шилжиж хувирсан юм байна тийм үү? Энэ хөдөлгөөний нэрэг бод хувирсан юм байна тийм ээ? За, тэгвэл миний хүүхд гэрийн даалгавартаа дасгал ажлынхаа 3 дахьыг хийгээд ирээрэй заа юу? За, маш их баярлалаа. Идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. Хичээлд суусан багш нартай их баярлалаа. За, баярлалаа.